Сайн уу манайхаа. Дараагийн бичлэлээрээ уулзж байгаадаа баяртай байна. Бичлэлдээ орохоос өмнө лайк дараад, сувагт маань subscribe хийж биднийг дэмжихээ мартав. За ингээд бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Үзэгдэл шилжиж Викер 29 болчихоо. Тэд бүгд үхсэн эсвэл чөтгөрийн тухай дурдахад толгоон дэлбэрчиж байна. Энэ нь чөтгөрийн гэрээний нэг нөхцөл бодолтой. Би элит бүлэгмийн байшлийн талаар ямар ч мэдээлэл олж авч чадсангүй. Энэ увт удаан тарчлаатай тэнцэж байх нь дээ. Эхний өдөр ямар нэгэн зүйл олж мэднэ гэж хүлээгээгүй. Одоо академи руу буцах уу гэж бодон академи руу буцахва. Викер академийн байшингийн дээвэр дээр газардав. Викер нэг курс ихнийг угтах үдэшлэг үргэлжилсээр байгаа бололтой. Ямар ч тач зүгээр л шалгаад үзэх үү гэж бодон батгаш орохва. Сурагчид доллароос ерөнхийлөгч ирчихлээ. Дид ерөнхийлөгч бид танд хайртай кя гэж хаширалдав. Нэгэн сурагч охин ахсахаа би танд хундах хундарлаад өгье гэж хэлэн дарс хундралхва. Викер тэр хоёр тэднийг нэг анги гэж мдээгүй юм байна. Викер бодохва. Унтын үед Камис Моргтой хамт хүн төлөвлөлтнийг ялалтанд хүргэсэн агуу бааtruуд. Тэдний нэг нь тулааны талбарын тэргүүн игнэн зогсож удирдахаа гартаа авсан хүн. 7 агуу гэр бүлийн нэг болох Хөх чадны гэр бүл. Дон Кихотын суу тухаантан. Тьюдер Ламанча. Мөн тоо томшгүй олон чөтгөрүүдийг устгасан Харваач. 7 агуу гэр бүлийн нэг болох Шидэт Харваачийн гэр бүл. Ашрын суу тухаантан. Бянка. Викер тэр хоёроос гадна тулааны талбарт харж байсан олон царайг таньж байна. Тэднийг ингээд дахин харна гэж хэн санах вүлээ? Тэгээд бодоход Камис Моргч бас академид орсон болов гэж бодон эргэн тойрныг харахва. Пигийг сурагчид шар айргаар шахаж байхва. Бусад сурагчид үүнийг уучих. Хэрв чи үүнийг нэг амьсгаагаар уучих бол дуулах шаардлагагүй гэхва. Пиги би яаж энэ бүгдийг ууж чадах вүлээ гэж хэлэхэд бусад сурагчид чи ахалхуудынхаа үгэнд орохгүй хэрэггүй гэж асуухад Пиги том аягтай шар айргийг нэг амьсгаагаар ууж эхлэв. Бусад сурагчид юм сайн байна гэж магтахва. Пиги шууд бүлжив. Бусад сурагчид бахахаха энэ галзуу новш бүлжчихлөө. Ямар заваа юм бэ? Бусад сурагчид кя миний оймсон дээр өсрөвчлээ. Бусад сурагчид чиний хож одооноос бүлжис. Бүлжис Пиги гэж догсохва. Викер хүрмээ тайлан Пигийн бүлжсэн хэсгийг бүтээгээд чи зүгээр үү гэж асуухва. Бусад сурагчид хэн бэ чи гэж асуухад Викер дахин төрхөөсөө өмнө Пиги дээрлэхтийг тэсвэрлэж чадлагүй улмаас сургуулиасаа гарсан. Тэрээр доод төвшний төрийн албан хаагч болж эцэг эхийгээ асран хүнд хэцүү амьдралаар амьдарсан. Уналтын үе ихэлсний дараа би Пигитэй тэргүүн игнэнд дахин тааралцсан. Тэрээр тэргүүн игнээ рүү явхаар сайн дураараа бүртгүүлсэн цөөхөн хүмүүсийн нэг байсан. Түүний гайхалтай стратеги, мэдээллийн дүн шинжилгээний ачаар тэр олон хүний амь насыг аварсан юм. Би тэдний нэг байсан. Пиги бол хүндэтгэх ёстой найз мөн хэмээн бодов. Пиги Викер гэж гайхахва. Викер Пиги би үний зохицуулчихъя. Тиймээс чи эхлээд дотор байр руугаа буцтаа. Найзыг минь доромжиж байхад би зүгээр хараа зогсож чадахгүй гэж хэлв. Бусад сурагчид чи юу хийж байгаа юм бэ? Чи гар зураа юу? Ахлагч нь ярьж байхад дундуур нь тасалж зүрхэлж байна уу гэж асуухад чи түүний ангийнх юм уу? Мөсний бүлэгмийн Б анги тийм үү гэж асуугаад Викерийн хасар руу алгадав. Чи ийм их цантай гарч ирж байгааг бодоход өөртөө нэлээд итгэвчтэй байгаа болж та гэж хэлэхва. Үнийг харсан 3 ихэр яг тесрэх мэт уурлахад Викерийн сүүдэрт нуугдах Серберусийн толгоонууд уурсан архирав. Викер би бол академийн жирийн нэгэн сурагч. Тэгэхээр миний хэн гэдгийг эгчлэх юм бол би та гурвыг алан шүү гэж хэлж байсныг бодон шүдээ зууцгаав. Бусад сурагчид нэг күүсэхэнд битгий ингэж ширүүн хандаа. Бид ахлахуудын хуваар тэдэнд ээлдэг хандах хэрэгтэй. Тийм ээ, ингэвэл болох байх. Хэрв чи үүнийг бүгдийг нь ууж чадвал бид та хоёрыг явуулна гэж хэлв. Пиги Викер гэж санаа зовход Викер би зүгээр гэж хэлээд уухва. Бусад сурагчид энэ бол өндөр спиртийн агуулмжтай холимог ундаа. Үүнд водка болон ром дарс орсон байгаа. Үүнийг хүн 1 литрээс илүү уух ямар ч боломжгүй гэж бодохва. Викер том аягтайг бүгдийг нь нэг амьсгаагаар ууж дуусгаад доош нь харуулan тавив. Сурагчид гайхахва. Викер баяртай гэж хэлэн Пигийг түшин явах гэхэд бусад сурагчид хүлээж вэ гэж хэлэн бүрэн дээр нь гараа тавихад Викер уурлахад танхим даяар Викерийн уурыг мэдрахва. Викер за яасан? Танд өөр хэрэгтэй зүйл байна уу гэж асуухад Долорес тэнд яагаад ийм үүмэнтэй байна вэ гэж асуун
хажуу талаас орж ирэх ба. Бусад сурагчид Долорес ерөнхийлөгч нэг курсын сурагч бүүлчж өгсөн юм. Бид үүнийг зохицуулчихна. Долорес та нар нэг курсийнхэнд ингэж харгас хандаж босохгүй. Бид академийн нэр хүндийг хадгалах хэрэгтэй гэж тэднийг загнах ба. Пиги баярлалаа Викир гэж хэлэн явах ба. Уран ихэр маш дог гэж бодов. Тьюдор болон Бянка хоёр ижил зүйл мэдэрсэн байх ба. Миний буруу байсан болов гэж бодох ба. Синклер вау би маш мундаг хүн авчлаа хэмээн баяртайгаар бодов. Үзэгдэл шилжиж хичээл хийсэн байх ба академид мөсний бүлгэн болон галын бүлгэн хамтдаа хичээл суудаг. Энэхүү арга барилаар дамжуулан өөртөө ихтэй элитүүдийн дунд өрсөлдөөнд бүтцийг бий болгодог юм. Энэ нь сурагчдын анхаарах төвлөрлийг нэмэгдүүлдэг бөгөөд академийн баримтлагдаг бодлого үлээ. Хичээл орж байгаа багшийг тулааны онцгийн профессор Венси Морг гэх ба. Үүгээр зэрлэгүүдийн овгийн соёлын тухай лекц өндөрлөж байна. Зэрлэгүүдийн овгийн илэрсэн байршлуудын үндсэн дээр тэдний түшиц газрын таамаглаж буй байршлыг надад хэлэх хүн байна уу гэж асуухад Тьюдор Базаак болон эзэнт гүрний хоорондох мөргөлдөөний байршил нь өмнөд бүсийн фронтын 1, 8, 75 дугаар өндөрлөгт байсан. Өөр юу байлаа гэж бодох ба? Бянка тэдний мөргөлдсөн газрууд бүгд намдор газар байсан бөгөөд хонгор газар байсныг анхаарч үзвэл тэдний түшиц газар нь намдор бүсэд байх боломжгүй гэж юу? Биж бас бодож байв. Синклер би хариулъя гэж хэлэхэд Венси галын бүлгэмийн 1-р байр Синклер үү? Үргэлжлүүл. Синклер цэргийн салбарт нийтрэгдсэн эрдэм шинжилгээний бүтээлийн дагуу зэрлэгүүдийн овог болон эзэнт гүрний хоорондох ширүүн тулаан болсон байршил нь 1, 4, 5, болоо 8, 30, 75, 207 дугаар өндөрлгүүд байсан. Өндөр уулын оргилд байдаг 8 дугаар өндөрлөгийг тооцвол тэд бүгд хонхор газарт байдаг. Эдгээр бүх мэдээллээр бол гэж ярих ба энэ үед. Викир өчигдрийн 29 хүн тэд бүгд чөтвөрийн аимшигт үнэртэй байсан бөгөөд үхэхээс өмнө тэдний царай дэлбэрсэн. Царай дэлбэрэх. Хэрв энэ нийслэлд хотод нуугдаж буй элитүүдийн бүлгэмийн чадвар юм бол миний санаанд орж буй нэг газар байна. Би Вендигээс тэр хаваар мөрдөн шалгахыг хүсэх хэрэгтэй гэж бодож байх ба. Пиги Викир гэж дуудах ба. Викир юу? Ясан гэхэд багш болон бусад сурагчид Викирийг харж байх ба. Венси мөсний бүлгэм. Галын бүлгэм шиг тийм ч сайн биш бололтой. Эхний хичээл дээр унтаж зүрхэлдэг сурагч байдаг байх нэ. Викир би унтаагүй байсан гэж чангаар хэлэхэд. Венси чи унтаагүй байсан гинэ. Нэр чинь хэн бэ? Викир намайг Викир гэдэг гэх ба. Венси за Викир чамайг нүдэн анаа цууж байхыг бүгд харсан. Энэ чиний шалтгаан уу гэж асуухад Викир нүд минь анаастай байсан ч би унтаагүй байсан гэж хариулах ба. Венси ойлголоо. Би андуурсан бодолтой. Зүгээр дээ. Ойлгомжтой шүү дээ. Бусад сурагчид энэ академид ямар гिचийн галзуу амтан орчихсон бэ гэж шивнэлдэх ба. Венси за яах вэ? Галын бүлэрмийн 1-р байр Синклерийн өгсөн хариултын ачаар галын бүлрэм зан төлөвийн 10 онооноос 1 оноо авлаа. Хэрв чи миний асуултанд хариулж чадвал би чамд болон мөсний бүлрэмд оноо өгөх болно. Гэвч хэрв чи буруу хариулбал мөсний бүлгэн бүхэлдээ хасах оноо авах болно гэж хэлэхэд бусад сурагчид эн чинь шудраг бус байна гэж шуугах ба. Венси за асуулт энд байна. Эзэнт гүрний цэрэг болон Базаак овг хаан тулалдсан байршлыг надад хэл. Тэрхүү байршлын хамт тэдний түшиц газар хаана байгаа гэж бодож байгаагаа хэл гэж асуухад бусад сурагчид бусад овг аймагуудтай харьцуулахад Базаакуудын тухай мэдээлэл олоход хэцүү байдаг. Асуултын түвшин үнэхээр өндөр байна. Тэр тэнгээс болоод мөсний бүлгэмийн бүх хүмүүс алдагдлалд орох нэ гэж шивнэлдэх ба. Викир Базаак болон эзэнт гүрний хоорондох тулааны байршил өмнөд бүсийн фронтын 1-р өндөрлөг. Наривчсан мэдээллийг авч үзвэл B цэгийн хооронд ол болон өмнөд далай байх магадлал өндөр байна. Ингээд болоо гэж хэлв. Викир Ахманы хэргийн дараа Базаакууд түшиц газараа нүүд гисэн тул зүгээр гэж бодох ба. Венси маш их байхах ба. Тэр эрдэм шинжилгээний хүрээнийхэнд ч батлагдаагүй байгаа диссертацийг хэрхэн мэддэг байна. Байз Викир гэдэг нэр тэр онлын шалгалтанд 1-р байранд орсон хүн мөн үү гэж гайхах ба. Венси Викир 10 оноо авах бөгөөд мөсний бүлгэмийн үлдсэн хэсэг нь 1 оноо авах болно. Гэвч чи онлын шалгалтанд 1-р байранд орсон ч гэлээ. Миний хичээл дээр нүдэн анаа сууж байсан баримтыг
би зүгээр өнгөрөөж чадахгүй. Би 10 оноо хасах болно гэж хэлв. Викир би анхааралтай байх болно гэх ба. Сингфер Викир гэдэг нийтлэг нэр усхоор нь би анзаарсангүй. Гэхдээ тэр чинь нөгөө Викир байсан байна гэж бодох ба. Бусад сурагчид тэр Викир чинь онлайн шалгалтанд 1-р байранд орсон хүн шүү дээ. Хинт хамаатай. Түүнээс болоод бүхэд бүтэн бүлгэн онооны дутагдалд орох шахлаа. Түүн шиг номын сюжетүүдийг харахаар л цохиод авмаар санагдах юм гэж шивнэлдэх ба. Тьюдер тэгэхээр тэр онлайн тал дээр хамгийн ухаалаг нь байх нэ. Энэ нь практик хичээл дээр хэрэг болох эсхийг мэдэх юм да гэж бодов. Үзэгдэл шилжиж тамирын хичээд орж явах ба. Хөд бөмбөг гişээ. Гар бөмбөг юм уу мэдэхгүй нэг тоглоом тоглож байх ба. Викир Run flat бол баг тус бүр 20 хүнтэй спорт юм. Бөмбөг эсрэг багийн хаалганы бүсэд ороход оноо авдаг. Мана болон зэвсэг ашиглах нь дөрмийн бүс. Үүнээс гадна гол оруулахын тулд ямар ч аргыг ашиглаж болох тоглоом юм гэж Викир бодох ба. Тьюдер би Run flat-д хамгийн шилдэг нь энэ бол миний гялцах цаг гэж тавьшиж байх ба. Бусад охид Кя Тьюдер чи үнэхээр халуухан юм а гэж орилдох ба. Бянка ямар зэрлэг спорт вэ гэж бодож өв. 3 ихэр чи яасан их зантай новш вэ? Биднийг зүсэж гарахыг яаж зүрхэлнэ вэ гэж замыг нь хаах ба. Тьюдер төмөр цус цэлэмчний гэр бүлийн цуута сударт харигч 3 ихэр өв. Уучлаарай. Гэхдээ би та нар шиг мангасуудтай шууд тулдах бодлого байна гэж хэлэн хоёроос нь болтох ба. Нэг нь замыг нь хаахад хүчтэй, гидсийг нь цохин хамгаалтыг сэтлэв. Бусад сурагчид үгүй ээ, чи тийхгүй, бөмбөг надад өг гэж хэлэн араас нь хөөх ба. Замд нь Викир зогсож өв. Тьюдер тэр чинь өнөө өглөө Венси профессорын лекц дээр байсан хүн байна. Викир 3 ихрийг би тэдэнд түүнийг миний зам руу явуулахгүй байхыг хэлсэн шүү дээ. Би зүгээр л хажуу тийшээ холдох хэрэгтэй гэж бодох ба. Тьюдер би түүнээр баг зэрэг дааж өгчих уу гэж бодоод цохих гэж оролдох ба. Тьюдер цогсон биш, цохиулууг ихчээр хад мөргөн унсан мэт унаад өгв. Синктер Бянка хараад цочирдох ба. Викир би бултахаар төлөвлөж байсан ч тэр над руу дайрчуулаа. Ихэхэд би бэрцэн дүр үзүүлье гэж бодон дазар ядарсан мэт суучихв. Тьюдер хэсэл зур ухаан ардсан бах ба сэрээд. Юу болоод байна? Би яг одоо юу хийж байна вэ? Би ухаан артчихсан уу? Байц та. Би тэмцээний үеэр унтчихсан хэрэг үү? Тийм ээ. Онлайн 1-р байрын Викир. Би түүний мөрийг нь үл ялэг мөргөж шовдох гэж байсан. Гэвч надад юу ч санагдахгүй байна. Тэр номын амтантай биеэрээ толох үед би үүнээс болоод ухаан алдчихсан гэж үү? Би чинь Дон Кихотын Тьюдер шүү дээ. Би үүнийг дахин шалгаж үзэх хэрэгтэй байна. Тьюдер ямар нэг зүйл буруу байна. Би дахин хийх хэрэгтэй гэж бодох ба. Тьюдер хаалга руу биш Викир рүү ахин дайрав. Сурагчид гол нь тэнд байна. Гэвч тэд юу хийгээд байгаа юм бэ гэж асууцгаав. 3 ихэр ахин замыг нь хаах ба. Чи биднийг давж гарч чадахгүй, болохгүй гэж эсэргүүцэв. Викир би тэдэнд түүнийг надаас хол байлга гэж хэлсэн. Гэвч тэр яагаад над руу чиглээд байгаа юм бэ? Энэ яавч тохиолдол байх боломжгүй гэж гайхах ба. Хөх чадны гэр бүлийн нууц техник. Гигэн жадны дайралт гэж хамаг хүчээ гаргана мөргөх ба. Хэсэг хугацааны дараа ахин сэрэх ба. Санчо Тьюдер чи сэрчих үү гэж асуухад Тьюдер юу? Би яагаад дахин ухаан артчих вэ? Юу болоод байна гэж гайхан асуув. Санчо тайвшир Тьюдер. Чи түүнийг өндөр хурдтайгаар мөргөсний дараа өөрөө түүнээс маш хүчтэй ойд шидэгдсэн. Би чиний яагаад түүнд анхаарлаа хандуулад байгааг ойлгож байна. Тэр гарцаагүй ямар нэг зүйл нууж байгаа. Энэ удаад би түүний эсрэг гарах болно. Миний найз түнд 2 ч удаа чадууллаа. Би зүгээр хараад суугаад байж чадахгүй гэх ба. Викир хойд зүгийн хөлсний сэргийн гишүүнээс шилжин ирсэн сурагч Санчо Баратария. Тэрээр өөрийн нүсэр бие хаанаас болоод хийгийнхээ насны ангилалд давхрахгүйд тооцогдож тоглохгүй байхаар шийдсэн байв. Хойд зүгийн хөлдүү газарт үхлийн ирмэгт байгаа хөгшчүүлийн шинээр төрсөн хүүхдүүд амьд үлдэхийн тулд цөхрөнгөө барж тэмцдэг байна. Энэ нь тэд бүгд дайчид гэсэн үг гэж бодох ба. Санчо галзуу бух шиг л байрах ба 3 ихэр хаах гэж оролдох ба. Санчо замаас холд гэж урууланг нь нэг зэрэг мөргөн дагшив. 3 ихэр Викирийн хажуугаар шидэгдэх ба Викир та нар өхмөр байна уу гэж хэлэхэд 3 ихэр уушлаар айлж хэлжээ. Санчо миний хамаг хүчийг төсвөрлөж чадах эсхийг чинь харъя гэж хашгирах ба. Санчо Викирийг хамаг хүчээрээ сохиход
Уулахад тэр огт хөдлөхгүй байна гэж бодох мөчөд нь Викир. Би ядагдах ёстой тийм үү гэж бодох ба Викир албаар хойшоо хол шидэгдэв. Сурвчид Санчо хамгаалтыг сэтгэжчлээ. Гэхдээ Санчогийн цааш нь түлхсэн залуу. Тэр өгчээгүй зү. Хинд хамаатай юм бэ? Ийм байдлаар анги ялах болно гэж хаширалдав. Санчо, "Байц, саяны юу байва? Тэр хүн биш юм шиг санагдлаа" гэж бодож байхад уран ихэр бөмбөгийг аван гүүж айлын хаалганд гол хийв. Сурвчид, "Тийм ээ, оноо 1-1 Б анги яллаа" гэж баярлав. Викир тоосоо гүөх ба уран ихэр од болжээ. Тьюдер, Санчо хоёр Викир дээр ирээд, "Чи бол Б ангийн ялалтын далд туслагч. Тийм болохоор чи зүгээр зогсоод байж болохгүй. Илүү баяртай бай. Учир нь чиний хожил намайг буулгаж авлаа. Би чамд атаархсандаа практик хичээлдээ сургамж өгөх гэж байсан юм. Гэвч энэ нь ямар ичхүүртэй гэрэг байсныг ухаарлаа. Уучлаарай. Гэхдээ чи ямар дасгал хийдэг вэ? Чи маш чирэг биетэй юм. Би чамайг маана ашигладаг гэж бодсон" гэж хэлэн асуухад. Викир, "Би жирийн иргэн. Тийм болохоор маана ашиглаж чадахгүй" гэж хариулав. Тьютер, "Энэ бүч харамсалтай юм. Ийм юрөвдсөн биетэй байж хэрв чи зөв сурвалт авсан бол чи над шиг мэрэгживтэн байх байсан даа" гэж хэлэх ба. Охтууд, Тьютер болон түүний найзуудаа энд авчуур байна. Үүгээр хүлсэн асчаарай. Маа гэж өгөх ба. Тьютер, "Баярлалаа. Миний ангийнхан хамгийн шилтгэн" гэж хэлв. Хүүх чадны гэр бүлийн баатар Тьютер болон хүнсний сэргийн холбооны шилдэг Санчо. Нэг л өдөр тэд мөххийн үеэр тоо томшгүй олон чөтгөрүүдийг агнаж хүн төрлөختнийг аврах баатрууд болох болно. Викир тэдэнд ийм өнгөрсөн үе байсан гэж бодохоор хачирхалтай юм. Химэн бодон нүдний шилээ аван толгоовоо арчих ба сурвчид Викирийг хараад, "Вау, хөөх юм" гэж уулгаалдав. Викир өөрийнх нь академийн өдрүүд тэр цагаас хойш төвөгтэй болон гэдгийг мэдээгүй байв. Үзүүдэд шилжиж, Викир Ллойд Докселдер 52 настай. Мэдээллийн товчооны удирдагч бөгөөд өнчин хүүхдийн асрамжийн газрын барих. Чи чөтгөртэй хуйвалдаж өндөр зэрэглэлийн гэр бүлийн хүүхдүүдийг худалдсан. Чамайг анзаарахдахгүй өнгөрнө гэж бодоо юу? Ллойд Докселдер. Надад битгий хэл тэрхүү цол аавра. Сэлэмний мастер гэж айж байхад. Викир сэлэмний мастер. Миний аавра бараг л цул төлөвт байгаа ч шингэнд илүү ойрхон байна. Тодорхойлбол би төгсөвчдийн хамгийн дээд түвшинд байна. Чөтгөрийг барихад надтай хамтран ажил. Хэрв тэгвэл би чамд тохирох нөхөн төлбөр өгөх болно гэж хэлэхэд. Гинт дээрээс нь барилгын хэсэг нуран өнөв. Викир бултаад. "Алсаас ч мэдрэлдэж буй энэхүү асар их энерги. Чи элит бүлгэр мө?" хэмээн асуув. Дээвэр дээрх багтай залуу Викир рүү дайрах ба Викир дайрагчдаас нь хөнгөн бултаж байв. Викир тэрээр өндөр зэрэглэлийн төгсөгчийн авартай бөгөөд шашны ариун Quo Vadis цохилтын техникийг ашиглаж байна. Тэр элит бүлгэмийнх биш байна. Чөтгөр шашны ариун улсад нэвтэрчсэн болов. За яах вэ? Тэдэнд ч бас даварсан хэсэг байдаг л да. Намайг устгахаар ивсэн энэ этгээд 10 элит бүлгэмийн доор ажилдаг зарц байх гэж бодов. Хэрв би чамайг асчихвал 10 элит бүлгэмтэй уулзаж чадах байх. Би бас хог шаарнуудаас өөдөж байсан болохоор дургу гүрч байлаа. Биеэ суллаж чөлөөдөө байлгүй удсан биш үү гэж бодон дайралтыг нь хөлөөрөө хаах ба Викир зөрүүлэн цээж рүү нь маш хүчтэй дараасан дайралтууд хийв. Багтай эр байлгах цөмзөн шидэгдэх ба Викир араас нь орон дайрах гэж байхад нь гарыг нь хуглаад гидсэнд нь хутаг зоогоод хартал. Цээжин дээр нь Эфебо гэж шивсэн байв. Викир, "Эфебо? Энэ чиний нэр үү? Чиний эзэн хэн бэ? Чамайг хэн ийм болгосон юм бэ?" гэж асуув. Эфебо юм хэлсэнгүй. Викир, "Чиний гаднах төхийг харахад тэд чиний юу хэлхийг ч бас хянаж байгаа байх гэж бодов. За яах вэ? Байцаалтыг зөвхөн үгнээс гадна өөр аргаар хийж болно. Би чиний биеийг жижиг хэсгүүд болгон хэрчих болно. Чиний гэдэс дотор ясны бүтэц, гимтэл, судас зангилаан дах цусны шинж чанар, мөн маанагийн чин төвлөрөл. Тэдгээр зүйлс надад маш олон зүйлийг хэлж өгч чадна." Эфебо, "Тэгвэл байцаалтаа эхлэх үү?" гэж асуухад. Өмнө нь байцааж байсан залуу намайг авраарай гэх ба Викир, "Чи өөрийгөө хор худалдагч гэж хэлсэн байхаа" гэж асуув. Энэ замраагүй байд дундаас амьд үлдсэн чинь азтай хэрэг. Хэрв амьд үлдэхийг хүсэж байвал юу хийх ёстойгоо мэдэж байгаа үстэй гэж асуухад. Залуу, "Хэрв би тэгвэл чи намайг өршөөх үү?" гэж асуув. Викир, "Өөрийн мэдэх бүх зүйлээ надад ир. Мэдээллийн чинь үн цэнээс л шалтгаална" гэж хэлэхэд. "Залуу, би бүгдийг хийжнэ.
Захирлын өрөөнд миний сейф гэж хашруу нэгэн залуу холоос тэднийг харж байх ба нууц задрах гэж байсан залууг харааны чадвараар дэлбэлэв. Викир саяных гэж бодох мөчөд хотод маш том дэлбэрэгт болох ба. Харуулууд дэлбэрэгт болсоо, тэнд дэлбэрэгт болчлоо гэж хашгиралдав. Долорес юу болоод байна? Бэртэж гинцэн хүн байна уу гэж асуув. Харуул гэгэн дагн минь. Бид одоохондоо шалгаж байна. Гэхдээ дэлбэрэгтийн үлдэгдэл нь арай л том байна гэх ба. Долорес хэвийн бус гэж үзэж болохооргүй дэлбэрэгт байна гэж бодов. Тэмцлийн мөр барилаад үлдсэн байна. Энд ямар гэж чөтгөртэй тэмцэлдсэн юм бол хэмээн бодож явж байхдаа Викирийн багийг харан доош харан сув. Харуул та зүгээр үү гэгэн дагн минь. Бэртэж гимтсэн хүн байхгүй бололтой. Тиймээс өөрийгөө хитрхи бүх хүчилтэй гэхэд Долорес тийм ээ би баг зэрэг цус бадлагттай байгаа бололтой бич хэлв. Долорес би сандарсандаа үүнийг нуурчглаа. Гэвч энэ баг шүнийн анч нохоо хэмээн бодов. Үзэгдэл шилжиж хийчээд орж байх ба Венси энэхүү тайлан хэн бичснийг гайхаж байлаа. Гэвч энэ чи байж. Веном пионд нэгдээгүй хоёр дахь хорт соёо байдаг гэж үү? Хэрв чи тайлан хуурамч мэдээлэлтэй тавлан болгож бичсэн бол мөсний бүлгэмийн хөнгөрөөс 10 оноо хасах болно. Ойлгоо, онлын 1-р байр Викир гэж хэлэх ба. Викир, би алдаа гайхчихж. Энэ үед хараахан нэгдээгүй байсан хэрэгүү гэж бодох ба. Венси хэвлийн гадаад арга ясанд хоёр дахь хорт соёо байгаа эсхийг шалгах уу гэж хэлэн. Венси хутаг гарган Веном пионы хэвлийн эсхийг зүсэж хоёр дахь хорт соёо гаргаж ирэн үзүүлв. Сурагчид ээж минь гэж уулга алдав. Викир, профессор Венси энэ хангалттай баталгаа болж чадсан уу гэж асуув. Венси тэнд үнэхээр хоёр дахь хорт соёо байсан гэж үү? Оюутан Веном пионыг хараад нууцлаг үхлийн гэргүүдийг шийдвэрлэж чадах том нэгт хийсэн гэж үү? Би мөсний бүлгэмийн бүх гишүүдэд нэв оноолох уусна. Викир хичээлийн дараа миний судалгааны лабораторид ирж надад дэлгэрэнгүй тайлбар өгөөрэй гэж хэлв. Викир за багшаа гэх ба. Сурагчид ваа үнэхээр гайхалтай юм. Тэр үнийг яаж мэдсэн бэ? Би зөвхөн спортод сайн хүмүүсийг л дайжгүй гэж боддог байсан ч ухаалаг байх нь бас дайжгүй харагдсан юм. Гэхдээ тэр бас спортод сайн биш билүү? Тэр Тьюдор болон Санчо нарын эсрэг гарч байсан шүү дээ. Хамгийн гол нь тэр нүдний шил, үснийхэн цаана нуугдсан царай нь үнэхээр гайхалтай царайлаг байсан гэж шивнэлдэв. Викир өчигдөр нийслэлд гарсан дижбэрлэлтийн дараа Эфебо мөрөө бурууж алга болсон тухай мөн захирлын сейфнээс олж авсан чөтгөрүүдийн хоол болж байсан хүүхдүүдийн байршлын бүртгэлийн тухай бодов. Байршлууд нь хоорондоо ямар ч холбоогүй байгааг үзвэл нийслэлд нэгээс олон элит чөтгөр байгаа байх магадлалыг үгүйсгэж болохгүй бөгөөд өчигдөр зурж өнгөрсөн залуу актен доторх 10 элитийн нэг байж магадгүй хэмээн нухацтай бодов. Үзэгдэл шилжиж. Долорес, Лукеонд тавтай морилно хүн бүрээ. Ороход хэцүү гэгддэг Лукеонд өргөдөл гаргасан чинь та нарыг тим пууштай гэдгийг игтгэж байна. Тэгвэл бүгдээрээ танилцуулга эхлэх үү гэж хэлэх ба. Тьюдор би ангидаач бүлгэмдэж элит бодохыг хүсэж байна гэж хэлв. Санчо, хүмүүс намайг зүгээр л нэг тэнэг бүдүүлэг ир гэж боддог би дургу. Тиймээс би сэхэтэн болохын тулд энэ бүлгэмд орсон гэж хэлв. Синкthер, эрх мэдлийн хувьд мөнгө мэдээлэл хоёр ихэвчлэн хамт явдаг. Гэхдээ би мэдээллийг илүү чухал гэж боддог учраас энэ бүлгэмд орсон гэж хэлв. Бянка, би хамгийн тод алсын хараатай бүлмийг сонгосон. Би чадлынхаа хэрээр хичээх болно гэж хэлв. Пиги, би мэдээл цуглуулах, дүн шинжилгээ хийх дуртай. Тэгээд л сонины бүлгэмийг хамгийн шилтэн гэж бодсон гэж хэлв. Викир, хүн бүр ямар нэгэн бүлгэмд эсэх ёстой гэсэн дүрмтэй. Тиймээс би зүгээр л Пигийг дагаж орсон гэж хэлв. Викир академийн алдартай сонины бүлгэн болох Лукеонд байснаар янз бүрийн мэдээллийг хялбархан олж авч чадна гэж бодсон ч энд ариун дагн байгаа тул сэтгэлд нь нэвэл тухгүй байна гэж бодов. Долорес, чиний нэрийг Викир гэсэн үү? Чи тийм дутуу дужмаг хандлагаар Лукеоны сурвалжлагч байж чадахгүй гэж хэлэхэд. Ана, энэ чи мөн биз дээ? Чамайг таньс харагдаад байсныг мэдээд байсан юм. Чам шиг алдахтай оюутан манай бүлгэн биелснэ гэж бодсонгүй гэж хажуунаас орж ирэх ба. Долорес, хүлээгээрэй. Ана, энэ сурвалжлал хизээ нийтлэгдсэн бэ гэж тайхан асуув. Тьюдор, энэ чи вэ шүү дээ Викир гэж чангаар инээхэд. Викир юм хэлсэнгүй. Ана, би нэгэн царайлаг 1-р курсын оюутны тухай мэдээлэл олж авсан юм. Хэрв би үүний нийтлээгүй бол сурвалжлагч байх хэрэггүй үсттэй. Ямар ч тач, за. Бусад 2, 3-р курсынхан мэдээ суглуулахаар явсан тул
бүгдээрээ яг одоо энд байгаа хүмүүстэйгээ үүд ажиллагаагаа эхлэх үү гэж хэлэн хурал хийх ба. Сонины нийтлэл дээр хий сар, хий өдөр өнгөрсөн шөнийн үүх цайх үеэр сэжигтэй үл мэдэгдэх халдагч гарч ирэн хий хүүхдийн асрамжийн газрыг бүрэмсэн шатаажээ гэж бичигдсэн байв. 7. Энэ өчигдөр нийслэлд гарсан дэлбэрэлтийн тухай юу гэж асуув. Ана. Тийм ээ, хэрэг гарсан өдөр би академиас гарахдаа энэ мэдээг олж мэдсэн юм. Бид энэ хэрэг болон саяхан нийслэлд гарсан аллагын цаадах хүнийг нэг хүн гэж таамаглаж байна. Хамгийн цочирдмоор зүйл нь бус асрамжийн газарт байсан хүүхдүүдийн цогцыг ихэвчлэн хэн болохыг нь тогтоосон явдаг юм. Викир, чи тэр нууцлаг хүнийг үүнийг хийсэн гэж бодож байна уу? Гэхэд Викир, нас барсан хүүхдүүдийн цогцос чөтгөрийн хийсэн ажил байсан хэмээн бодов. Ана, тэгвэл бүгдээрээ энэ нийтлэлийн гарчиг дээр шийдвэр гаргах уу? Сурвалжлагчид, аимшигт хорон санаатны төрөлт, академийн гадна эмх замбраагүй байдал үүсгэсэн мангасын төрх, эзэн хааны хамгаалагчид юу хийж байна вэ? Хосгүй хорон санаатан ба Куа Вадас гэр бүлд тулгарсан сорилт. Сэжигтэйгээр амиа алдсан хүүхдүүд үүний цаана хэн байна вэ? Гэх мэт гарчгуудыг цаасан дээр бичцгээв. Бянка, эдгээрийн аль нь ч хангалттай нөлөө үзүүлж чадахгүй байна. Пьютер хорон санаатны нэр нь тодорхойгүй байгаа болохоор тэр биш үү? Аимшигт гэмт хэрэгтнүүдэд хүүчин жак эсвэл хөх сахалт гэх мэт хоч өгдөг шүү дээ. Тэгвэл үхлийн хадаасан сүүдрийн мастер гэвэл ямар вэ гэж хэлэхэд. Бянка, юу вэ? Надах чинь нов шиг сонсогдож байна гэж хэлв. Синктер, бай зовлон авчирдыг дэлгүртийн чөтгөр гэвэл ямар вэ гэхэд. Пиги, тэр хитрхи увт байна. Асрамжийн газрын алуурчин гэвэл ямар вэ? Энэ нь илүү нөлөөтэй гэж хэлв. Тьюдер, би ноён террорист гэж бодож байна гэхэд. Долорес, шөнийн анч нохоо хэмээн аяахан хэлв. Долорес хэргийн газраас олсон баг нь гарцаагүй шөнийн анч нохоох байсан тухай. Тэр яагаад тэнд байсан бэ? Түүний даруй зан зэрэгдэв. Эсвэл эд хөрөнгөнд шунаагүй итгэж байсан тухай бодов. Мөн тэрээр улаан үхэл өвчнөр өвчилсөн ядуусын хорооллын хүмүүсийг чин сэтгэлээс эмчилж байсан тул ядуу хүмүүсийг гэсэн түүний зүтгэл хайр үнэн байсан гэж итгэж ариун дагны нулимсыг агуу үйлсийн төлөө хулгайлсан гэж бодож байснаа дурсав. Гэвч тэр яагаад хэргийн газар байсан юм бол? Тэр үнэхээр асрамжийн газрын захирал болон хүүхдүүдийг алсан гэж юу? Миний харсан зүйл үнэн байсан. Тэр муу хүн биш. Хэрв шөнийн анч нохоо гэмт хэрэгтэй юм бол түүнд өөрийн гэсэн шалтгаан байсан байх хэмээн бодов. Синктер, шөнийн анч нохоо. Энэ тийм ч муу биш шүү гэж хэлв. Ана, тэр зэрлэг омгийнхны нэр ширшин загвартай учраас маш тогшин сонсогдож байна гэж магтав. Долорес, би тэгээд зүгээр л дотроо өгөлчихсэн хэрэг үү гэж гайхах ба. Тьюдер, би ч бас тэгж бодож байна. Энэ нь бас бүрхэг, сөрөг сонсогдож байна. Санчо, тэгвэл шөнийн анч нохоо гэдгээрээ явцгаая. Ана, тэгвэл гарчиг дээр үүнийг тавьвал ямар вэ? Нийслэлийг айдсаар дүүргэж буй шөнийн анч нохоо гэж хэмбэ гэж асуухад. Долорес, Ана, Лукеоны нийтлүүд зөвхөн үннийг агуулах ёстой. Тэр хүний гэмт хэрэгтэн мөн эсхийг хараахан батлаагүй байгаа шүү дээ гэж сандран хэлв. Тьюдер, хөөе, чи юу гэж бодож байна? Шөнийн анч нохоон тухай. Чи тэднийг муу гэж бодож байна уу гэж Викирээс асуув. Викир, мэдээж би ариун дагн шөнийн анч нохоо гэж хэлнэ гэж бодсонгүй хэмээн бодоод. Викир, надад хамаагүй гэж хэлв. Тьюдер, гэхдээ чи сонгох хэрэгтэй болвол юу гэж сонгох вэ гэж асуухад. Викир, тэгвэл чөтгөр гэж хэлж дуусаагүй байхад. Долорес, шөнийн анч нохоо сайн хүн биш гэж юу? Чи яаж тэгж итгэвтэй хэлж чадаж байна гэж ууртаагаар асуухад. Викир, маш их байхав. Ийхүү энэ хэсэг дуустдаг. Энэ удаагийн Part Mine ийхүү дуусаж байна. Лайк дараад, Softman subscribe хийж биднийг дэмжихээ мартаваа. Дараагийн бичлэг хүртэл түрүү иштэй.